7 минут өглөө цаагаа уучаад ажлаа хөдөлгөө гарсан. Байна уу? Өглөөний минут. Сайн байна уу? Өглөөний минут. За бид хоёр одоо өстой жинхэнэ их төвчрээнд бол ороод ирсэн явж байна. Тэгээд Улаанбаатар хотод. За энэ ямар ажлаар ирсэн бэ гэвэл одоо бид хоёр нэгэн одоо чухал ажил байгаа. За бид та хэд нэг тийм жижигхэн түүх ярьж өгье. 2021 онд буюу 2020 оны сүүлээр бид хоёр Австрал дахта нэг байрны захиалга өгчээсэн. За тухайн үедээ бол 70-аад орчим хувийг нь машинаар тооцоолаад за дээрэс нь үлдэгдэл мөнгийг нь одоо 2-3 сард одоо хуваагаад бэлэн шилжүүлсэн байдаг. За энэ маань ингээд тухайн үедээ гэрээ нь хийгдээд за бидний өмнөөс ээж аав эгч нар маань яваад ерөнхийдөө ингээд итгэмжлэлээр тухайн үед гэрээ хийжсэн байхгүй юу. За тэгээд бид чинь наашаа ирэх гэж төлөвлөсөн 2 жилийн дараа илүү дээ тухайн байр маань ашиглалтанд орно гэсэн. За тэгээд төлөвлөлт байжсэн чинь тухайн орон сууц маань ерөнхийдөө оршин суугч нартайгаа 2 жилийн дараа уулзалт хийсэн. За тэгсэн чинь очоод одоо оршин суугчийн хувьар биднийг төлөөлөөд одоо аав ээж нар маань очсон чинь тухайн гэрээнд заагдсан давхар болон тоот дээр одоо манай нэр байгаагүй. За тэгээд одоо ерөнхийдөө асуудлууд ундарч эхэлсэн. За тухайн хүнтэйгээ ярьсан. За тухайн хүн маань бол тухайн үедээ ер нь үл ашиасан. За таад баг шүүх цагдаагаараа явахгүй юу гэсэн нэг тиймэрхүү хандлагатай нэг тийм үйл явдал болсон. За тэгээд тэрнээс болоод бид хэд ер нь бол Австралиас ирэх төлөвлөгөө маань бүрэн хойшлогдоод одоо эрэхтэй орон байраа зэгцэлж ирэхгүй бол бид нар чинь яаж ирэх вэ? Тийм учраас одоо бидний төлөвлөгөө одоо бидний санснаас 2-3 жилээр хойшилсан. За тэгээд гэрээ байгуулснаас хойш 2 жил орчмын дараа ер нь бол мэдэнгүүтээ шууд гомдол гаргаад цагдаад одоо гомдлоо мэдүүлээд ингээд энэ үйл явдал маань одоо бараг одоо өнөөдөр чинь 3 сарын 20 эдэн гэдэг чинь ер нь бараг 5 жил яг болох гэж байна. Ингээ бит хоёр ер нь бол яг хуулийн дагуу тэгээд ирснээсээ хойш гомдлоо гаргаад ирснээсээ хойш ер нь орон нутгаас Улаанбаатар руу яг энэ ажлаар маш олон удаа наашаа цаашаа явж байгаа. Тэгээд эренгүүт ерөнхийдөө таймтай хариу байдгүй. Яг үйл явц нь ямар явж байгааг одоо бидэнд ерөнхийдөө нэг тийм мэдээлэл байхгүй. Өөртөө л очиж яаж гин гэж асууж уулзаж ингүүл нэг юм одоо биднэрт хариу өгдөг ч юм уу. Цагдаа болон прокурорын одоо энэ хууль орчныхан бол ер нь ажлаа одоо маш удаан үйл явцтайгаар хийдэг юм билэ. Тэгээд юу болох нь одоо сайн мэдхгүй ямар ч ийсэн одоо ингээд энэ маань одоо ор тас таг болчоод дахиж уулзах гад Улаанбаатарт одоо ирэхээс өөр арга байсангүй тэрнээс ш болоод наашаа одоо ерөнхийдөө зөвлөд авах шаардлага байхгүй. Тэгэд өнөөдөр нэг энэ ажлын араас явна. Тэгээд юу болох нь вэ? За зам тэгээд нэлээд төвчрээтэй төвчрийн донд харин хийх нэг гоё ажил олсон. Ингээд баг зүү ороовол амар юм бэлээ. Ингээд очих хөстэй газар очиод холбогдох хүмүүстэй нь уулзсан. За Улаанбаатарт ирснийг захиалгуудаа бас хүргээд дунд нь бас ажлаа амжуулаад явж байгаа. За хүргээд өгцөн захиалга. Энийг хүнийхээ амиг гаргаад өгсөн цаа сэтгэл амжилтлаа. Зогсоол болтохгүй. Одоо энд төр хүлээжсэн. Яраас сигналтцсан. За орой олж гин ингээ зам нилээн төвчрээтэй. Одоо бид хэд нэг айлт очих гээд явж байна. Тэгээ өнөөдрийнхөө влогийг ингээ дуусгая да.